За 7-гийн Б бүлгийн элементүүдийн электрон байгууламжийн дэлгэрэнгүй томьёог авч үзье. За үлэх системийн 7-гийн Б бүлэгт манган, технит, серени гэсэн элементүүд байрлана. За манган нь 25 дахь элемент бөгөөд түүний электрон байгууламж нь гадаад давхраандаа 4s дээрээ 2, 3d дээрээ 5 электронтой байх нэ. За технит 43 дахь элемент бөгөөд 5s дээрээ 2, 4d дээрээ 5 электронтой. За рени 6s дээрээ 2, 5d дээрээ 5 электронтой болох нэ. Өөрөөр хэлбэл эдгээр элементүүд нь гадаад давхраандаа нийтдээ 7 электрон агуулсан учраас үлэх системийн 7-гийн Б бүлэгт харьяалагддаг байх нь. За эдгээр 7-гийн Б бүлгийн элементүүдийн электрон байгууламжийн ерөнхий томьёо нь ns орбитал дээрээ 2, түүний доторчлын буюу ns асах нь 1 d орбитал дээрээ нийтдээ 5 электронтой байдаг байх нэ. За эдгээр элементүүд нь гол төлөв s орбитал дээрх 2 электрон алдаж нэмэх 2 эсэлтлийн зэрэгтэй химийн нэгдлүүдийг үүсгэх нь элбэг байдаг. За манганаас рени хүртэл электроны давхрааны тоо ихссэн учраас манганаас рени хүртэл металл шинж чанар нь ихсдэг байгаа. За харин электроны давхрааны тоо ихснээр бас атомын радиус нь ихснэ. За эдгээр элементүүдээс манган технец нь 4f орбиталыг агуулаагүй бол рени 4f орбиталыг агуулсан болох нь эндээс харагдаж байна. За 6-гийн Б бүлгийн элементүүдийн байгаль дээр орших байдлыг харуулсан байна. За манган нь газрын цардсын 109%-ийг эзэлдэг. Тархалтаараа хүнд металлуудаас төмрийн дараа 2-дугаарт ордог. За рени бол харьцангуй ховор элемент бөгөөд газрын цардсын 10⁷7%-ийг бол эзэлдэг. Бие даасан орд үүсгдэггүй байна. За техницийн байгаль дээр огт тохиолддоггүй. Өөрөөр хэлбэл техницийг зохиомжтой аргаар гарган авдаг. За манганы эрдсүүд болох эсэлтсэн эрдэс пиролюзит, гаусманитыг бол харуулсан байна. За эдгээр нь пиролюзит нь саарл өнгөтэй чулуулаг болох нь харагдаж байна. За энд манганы оксид 1 молекул устдаа таларчсан эрдэс байна. За гаусманит нь мөн бараан өнгөтэй манганы оксидын эрдэс болох нь харагдаж байна. За манганы сульфидын эрдэс нь манганы колчтан буюу манганес 2 байна. За 7-гийн Б бүлгийн элементүүдийг гарган авах аргатай танилцъя. За 1-дүгээрт нь манганыг үйлдвэрийн нөхцөлд гол төлөв пиролюзит болон гаусманит гэсэн оксидын эрдэсээс нь алюмотермийн аргаар ангижруулан гаргаж авдаг. За энд урвалын тэгштгэл бичсэн байна. За манган 3O4 нь хөнгөн цагаантай нэгдэж, за дам манганыг үүсгэхээс гадна хөнгөн цагааны оксидыг үүсгэх нэ. За 2-дугаарт нь ренийг гарган авахдаа молибден болон вольфрамын хаягдлаас гарган авна. За хаягдлыг баяжуулах, эсэлдүүлэх шатаах замаар ренийн дээд оксид болох рени 2O7-г гарган авна. За энэхүү ренийн дээд оксидыг калиен ренат болон аммоны перренатад шилжүүлдэг. За энэхүү перренатуудыг устрөгчөөр ангижруулан ренийг гаргаж авдаг. За урвалын тэгштгэл нь кали рени O4 нэмэх нь H2, за калиен шүлт үүсгэхээс гадна рени дангаараа бол үзсэн байна. За мөн дагалдах бүтээгдэхүүн ус ялгардаг. За аммоны перренатыг устрөгчөөр ангижруулах үед рени үүсгэхээс гадна за азот ялгарч ус бас дагалдах бүтээгдэхүүнээр үүсдэг байна. За молибден ба рутенийг нейтроноор шарах замаар техницийг зохиомжтой аргаар гарган авна. За жишээлбэл молибден 4298 гэсэн изотопыг нейтроноор бөмбөгдөх үед молибден 4299 гэсэн изотоп нь бол үүсгэн байна. За эндээс бета хасах задрал явагдсанаар техницийн атом буюу техниц 4399 гэсэн изотоп үүсгэнэ. За мөн рутений 44104 гэсэн изотопыг нь нейтроноор бөмбөгдөд техницийн 43104 гэсэн изотоп бол үүсгэнэ. За ингээд мөн дээр нь устрөгчийн 1 буюу 1 ширхэг протон үүсгэнэ. За 7-гийн Б бүлгийн металлуудыг энд харуулсан байна. За энд манган, техниц, рени байна. За манган нь төвдөд төвлөрсөн куб таласт оронд тортой байдаг бол техниц болон рени нь гексагонал таласт оронд тортой болох нь эндээс харагдаж байна. За эдгээр металлууд нь бүгдээрээ мөнгөлөг саарл өнгөтэй гялалтсан металлууд болох нь
харагдаж байна. За 7-гийн Б бүлгийн элементүүдийн электрон байгууламж болон физик шинж чанарыг харуулсан байна. За эдгээр элементүүдийн цөмийн цэнийг нэмэгдэх тусам атом масс бол нэмэгдсэн болох нь харагдаж байна. За мөн электрон байгууламж үелэн давтагдсан байна. За эдгээр элементүүдээс манган нь мөнгөлөг цагаан өнгөтэй металл, технецийн радиоактивтэй мөнгөлөг цагаан өнгөтэй металл байна. За арений мөн ялгаагүй мөнгөлөг цагаан өнгийн металл байна. За манган болон технецийн нягт нь харьцангуйгаар өссөн бол ренийн нягт нь бүр хамгийн их өсөлттэй болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл рени 21 4 грамм сантиметр нягттай байна. За ингээд ренигийн нягт огцом өснө нь түүний электрон байгууламжинд F орбитал гарч ирсэнтэй холбоотой байдаг. За 7-гийн Б бүлгийн эдгээр металлууд нь ерөнхийдөө хатуу чанартай, агаарт эсэлддэггүй, маш муу хайлдаг металлууд байна. За манган технец ренигийн цахилгаан сөрөг чанарыг авч үзвэл манганаас технец хүртэл бага зэрэг өссөн бол технец болон ренигийн цахилгаан сөрөг чанар нь бараг адилхан харагдаж байна. За эдгээр элементүүдийн эсэлтгэлийн зэрэг нь ихэвчлэн нэмэх 2-оос нэмэх 7 байдаг. Гэвч манганы хувьд нэмэх 2, нэмэх 4, нэмэх 7 эсэлтгэлийн зэрэгтэй нэгдлүүд нь хамгийн тогтвортой. Технецийн хувьд нэмэх 4, нэмэх 6, нэмэх 7 эсэлтгэлийн зэрэгтэй нэгдлүүд нь илүү тогтвортой байна. За ренигийн хувьд гадаад давхраанд байгаа 7 электроноо алдсны үндсэн дээр нэмэх 7 гэсэн эсэлтгэлийн зэрэгтэй нэгдэл нь илүү тогтвортой байдаг. За манганаас рени хүрэхэд металл шинж чанар нэгсдэг учраас ренийн гадаад давхрааны 7 электроноо алдаж химийн урвалд орно. За мөн эдгээр элементүүдийн D орбитал электроноор бүрэн дүүрэгдээгүй учраас харьцангуйгаар хайлах буцлах температур өндөртэй. За жишээлбэл манган 1244 градуст хайлдаг болвол рени хүртэл хайлах температур өсөж ренигийн хувьд хайлах температур нь 3180 градус болно. За манганы хувьд буцлах температур нь 2095 градус байсан бол мөн элементүүдийн цөмийн цэник электроны давхрааны тоо нэмэгдэх тусам буцлах температур нь өсөж рени хамгийн өндөр температурт буцалдаг буюу 5870 градуст буцалж байна. За 7-гийн Б бүлгийн металлуудын химийн шинж чанарыг авч үзье. За нэгдүгürt нь манган бол ерөнхийдөө 4 полиморф төр сувиралтай байдаг. За үүнд альфа манган, бета манган, гамма, дельта гэсэн манганууд байна. За эдгээр төр сувирал нь температураас хамааран бие биедээ хуурч байдаг. За жишээлбэл альфа манган нь 700 градусаас дээш температурт, бета манганд хуурдаг бол 1079-с дээшээ температурт, гамма манган 1143 градус Цельсиус дээш температурт дельта манган болон хуурдаг. За хоёрдугаарт нь манган нь идэвхтэй металл байдаг бол рени технец нь үнэт металлын төлөөлөлд ордог. За эдгээрийг агаарын орчинд халаахад оксидуудыг үүсгэдэг. За жишээлбэл манган хүчил төрөгчтэй урвалд манган 3O4, за рени дээд валентаараа рени 2O7 гэсэн оксидыг, за технец мөн дээд валентаараа технец 2O7 гэсэн оксидуудыг тус үүсгэсэн байна. За 3 дугаар химийн шинж чанар нь манган нь сул концентрацтай эрдэс хүчилтэд үйлчилж манган нэмэх 2 эсэлтгэлийн зэрэгтэй давсыг үүсгэдэг. За жишээлбэл манган давсны хүчилтэй урвалд манганы хлорид болон ус төрөгчийг үүсгэсэн байна. За манган нь мөн азотын хүчилтэй урвалд орж 2 валентаараа манганы нитратыг үүсгэхээс гадна энэ үед азотын монооксид ус үүсгэн урвал явагдсан байна. За дөрөвдүгээрт нь технеци ба рени нь зөвхөн азотын хүчилтэй харилцан үйлчилж тэдгээрийн хүчлийг үүсгэдэг байгаа. За жишээлбэл технеци азотын хүчилтэй урвалд орж технецийн хүчил болон азотын монооксид усыг үүсгэж байна. За рени мөн азотын хүчилтэй урвалд орж рени хүчил болон азотын монооксид ус үүсгэж урвал явагдана. За 5 дугаарт нь 7-гийн Б бүлгийн металлууд нь ус төрөгчтэй харилцан үйлчлэхгүй боловч халаалтаар галогенуудтай нэгддэг. За жишээлбэл манган хлортой нэгдэж манганы хлорид 2 валентаараа манган фтортой нэгдэж манганы фторид энд бол 4 валенттай манганы давс үүссэн байна. За мөн манган
фтортой 3 валенттай давс үүсгэсэн байна. За рени фтортой нэгдэж ренийн фторид буюу 6 валенттай ренийн давсыг үүсгэсэн байна. За мөн ренийн хлортой 5 валенттай давсыг буюу ренийн хлоридыг үүсгэсэн байна. За манганы оксидуудын химийн шин чанарыг авч үзье. За манган нь хүчил төрөгчтэй нэгдэж хэд хэдэн оксид үүсгэнэ. За жишээлбэл манганы оксид энэ манган 2 валентаар үүссэн байна. За манган 2O3 манганы нэмэх 3 валентаар үүссэн байна. За манган O2 манган 4 валенттай үүсгэсэн оксид байна. За манган 2O7 гэх мэт манганы 7 валенттай оксидууд байна. За эдгээр оксидууд дотроос манган 2O7 нь хар ногоон өнгөтэй тосрохог шингэн байдаг. За харин бусд нь хатуу бодис байдаг. За эдгээр оксидуудыг дараах аргаар гарган авч болно. За жишээлбэл нэгдүгüүрт нь манганы карбонатыг халааж задлах үед манганы 2 валенттай оксид үүсдэг байна. За манганы 4 валенттай оксидыг ус төрөгчөөр ангижруулахад манганы монооксид үүссэн байна. За мөн манганы диоксидыг 530 градус хүртэл халаахад манганы 3 валенттай оксид болон хүчил төрөгчийг үүсгэн задарсан байна. За манганы 3 валенттай оксидыг мөн 940 градус орчим халаахад манганы 3O4 гэсэн оксид хүчил төрөгчийг бол үүсгэсэн байна. За манган 2 O3 оксидыг ус төрөгчөөр үйлчлэн 230 градусын Цельсийн температурт уруулд оруулахад манган 3 O4 гэсэн оксидыг нь үүсгэх нэ. За мөн калиум перманганатыг концентрацтай хөхрийн хүчилтэй уруулд оруулахад за манган дээд валентаараа оксид үүсгдэг буюу манган 2O7 калиин гидросульфатын давс болон ус үүсдэг байна. За технеций болон рени оксидуудыг авч үзье. За эдгээр металлууд нь гол төлөв дээд валентаараа тогтвортой оксидуудыг үүсгэдэг. За үүн технеций 2O7, рени 2O7 гэх мэт. За эдгээр оксидууд нь сул эсэлдүүлэгч шинж чанартай байдаг. За технеций ренийн доод валенттай оксидуудыг зөвхөн дам аргаар гаргаж авдаг. За жишээлбэл рени 2O7-г угаарын хийгээр үйлчлэхэд ренийн оксид буюу рени O3 болон нүрс хүчлийнхий үүсгдэг байна. За мөн пертехнат, перренатыг халааж задлах замаар технеций болон ренийн диоксидыг гаргаж авна. За жишээлбэл аммоны перренатыг халааж задлахад ус, азот болон ренийн диоксид үүссэн болох нь харагдаж байна. За мөн аммоны технецийг халааж задлахад мөн ялгаагүй технецийн диоксид үүсгэн задарсан байна. За 7-гийн Б бүлгийн элементүүд нь дээд валентаараа хүчил үүсгдэг байгаа. За жишээлбэл 7-гийн Б бүлгийн металлуудын дээд оксид нь устай эрчимтэй уруулд орж тэдгээрийн хүчлийг үүсгэнэ. За жишээлбэл манганы дээд валенттай оксид болох манган 2O7 устай уруулд орж H манган O4 буюу манганы хүчлийг үүсгэх нь. За ренийн 2O7 нь устай уруулд орж H рени O4 буюу рени хүчлийг үүсгэнэ. За үүнтэй нэгэн адил технеций 2O7 нь устай уруулд орж технецийн хүчлийг үүсгэнэ. За эдгээр хүчлийн давсуудыг перманганат, перренат, пертехнат гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл манганы хүчлийн үлдэгдэл нь манган O4 хасах нэг цэнэгтэй болно. За үүнийг перманганат гэж нэрлэнэ. За рени хүчлээс ус төрөгчийг нь халахад үлдсэн рени O4 хасах нэг цэнэгтэй ионыг перренат гэж нэрлэх нь байна. За технецийн хүчлээс үүссэн технец O4 хасах нэг цэнэгтэй ионыг пертехнац гэж нэрлэх нэ. Технац гэн. За жишээлбэл калиум перманганатын томьёо бичиж үзье гэвэл калиум манган O4, за литийн перренат бол лити рени O4, натрийн пертехнат натрий 4.
За манганы хүчлийн 20%-аас ихгүй концентрацтай уусамл нь доктортой байдаг. Харин түүнээс их концентрацтай бол манганы хүчил нь хүчил төрөгч ялгаруулан задардаг. За жишээлбэл энэ дуурайлын тэгштгэлийг авч үзье. H манган O4 нь задрах үедээ манганы диоксид ус хүчил төрөгч үүсгэн задарсан байна. За харин Рений, технецийн эдгээр хүчлүүд нь манганы хүчилтэй харьцуулахад илүү доктортой байдаг. За манган, технец, Ренигийн нэмэгт 6 эсэлтлийн хэмээр үүсгэсэн хүчлүүд болох H2 манган O4, H2 технец O4, H2 Рени O4 гэсэн эдгээр хүчлүүд нь маш докторгүй байдаг учраас дангаарн гаргаа авах боломжгүй байна. За эдгээр хүчлүүдийн давсыг манганат, технат, ренат гэж нэрлэдэг. За жишээлбэл калиийн манганатын томьёо бичиж гэвэл кали 2 манган O4, за литийн ренат нь лити 2 рени O4, за натрийн технат нь натрийн 2 технец O4 гэсэн томьёотой болох нэ. За 7-гийн Б бүлгийн элементүүдийн хэрэглээг авч үзье. За 7-гийн Б бүлгийн элементүүдээс хамгийн их практик ач холбогдолтой нь манган байдаг. За өнгөт ба хар металлургийн үйлдвэрт манганыг гангийн шин чанарыг сайжруулагч болгон нэмэлтээр ашигладаг. За мөн төрөл бүрийн хайшинд манганыг 0.3-аас 14% хүртэл нэмж тэдгээр хайшийг цохилт, доргилт, илэгдэл тэсвэртэй болгодог. За 60% манган болон 30% никель, 10% зис агуулсан хайшийг манганин гэж нэрлэдэг. За энэхүү манганин гэх хайшийг цахилгаан хэмжүүрийн багаж хэрэгслийн үйлдвэрт өргөн хэрэглэнэ.